сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсан баярлалаа. За баярлалаа. Юун төрөнд асуултаа арай л ерөнхий асуултаас эхлээд наривчлаад явъя гэж бодож байна л да. Ер нь яг өнөөгийн байдлаар Монголын санхүүгийн тодорхой байдал хэрэг байна. Ялангуяа цар тахлын үед банкны салбарч гэсэндээ Монгол улсын хэмжээнд гэсэндээ зээл олголт, за гаднаас авж байгаа зээлийн хэмжээнд нэлээд өөрчлөлт орох шиг боллоо. Цаашдаач өөрчлөлт орох юм шиг байна. За ерөнхийдөө банкны салбарыг болохоор өнөөдрийн байдлаар 34 орчим их найдварын активтэй явж байна. За тэгээ энэ жилийн хувьд бол одоо мэдээж сорилтын жил, онцлогтой жил болж байна. Тэгээ ялангуяа одоо ковид цар тахалтай холбоотойгоор за хил хаагдсан, онцгой хэлбэр тогтоосон холбоотойгоор нэлээд олон өөрчлөлтүүд гарах хандлагуудтай байна. За эхний байдлаар бол одоо энэ жилийн бас нэг онцлог ганц хоёр сэдв ярихад бол одоо Монгол улс 13 арилжааны банктай байсан. Одоо өнөөдрийн байдлаар 12 банктай боллоо. Улаанбаатар Автомобиль банк, Хөгжлийн банктай нэгдсэн нэг томоохон өөрчлөлт гарч ирсэн байгаа. Гэсэн хэдий ч актив хэмжээ бол өөрчлөгдөөгүй 34 их найтай байгаа. За зээлийн портфолио багц маань өөрөө нэг 17 орчим их найдын багцтай. За дээр нэмээд одоо 9 сангийн зардал маань 2.1 за нэг 5 орчим их найдын 9 сангийн зардалтай ингэ явж байгаа. Тэгээд банкуд маань энэ жил ерөөхдөө та бүхэн бас мэдж байгаа цар тахлын үетэй холбоотойгоор Төв банкнаас болон засгийн газраас бол нэлээд олон шийдвэрүүд гаргасан. За энэ шийдвэрүүд маань ерөөхдөө харилцагч наруугаа нэлээд чиглэсэн шийдвэрүүд байгаа. За зээлийн хүүг тодорхой хэмжээнд хойшлуулсан байгаа. Цар тахлын хуультай бас уялдуулаад сүүлдээс нэг банкны мөнгөний бодлогын хорон дээрээс дахин шийдвэр гаргаж энэ оны төгсөл хүртэл бол хугацаандаа сунгасан иймэрхүү өөрчлөлтүүд явж байгаа. За дээр нэмээд бас Төв банк маань бас бодлогын үгээ 11-ээс одоо өнөөдрийн байдлаар 8% хүртэл бодлогыг бууруулсан байгаа. Энэс өөр бас санхүү салбарт бас нэлээд эффект үзүүлсэн болов гэж харж байгаа. Бодлогын үгээс гадна бас нэг миний анхаарсан нэлээд чухал шийдвэр гэх юм бол инфляцийн зорилттой түвшинг 6% буулгалаа. Нэмэх бас 2-ын интервалтай байна гэж байна. Энэ нь яг банкны салбар ялангуяа инфляцийн түвшинг хэрвээ 6% барьж чадах юм бол зээлийн хүүд хэрэг өөрчлөлт орох боломжтой байна. Инфляцийн хөвийг одоо нэмэх хас 2 одоо интервалтайгаар 6% дээр таргет буюу онилж өгөх одоо мөнгөний бодлогынхаа үндсэн чиглэл дээр 21 онд баримтлах үндсэн чиглэлээр тусгаж өгсөн байгаа. За энэ нь одоо хилцэх төвшөндөө явж байгаа. Сая ээжд хурлаар бол ихний хилцүүлэх хэсгээр бол хуралдсан. Одоо эдийн засгийн байнгын орон ороод ингэ өөрчлөлт явах хэрэгтэй. Хэд оны бид хүн бас олон нийтэд нээлттэйгээр хилцүүлэх арга хэмжээнд зохион байгуулсан байгаа. За инфляцийн хувьд болохоор яг өнөөдрийн байдлаар бол Монгол улсын хэмжээнд бол нэг ойролцоогоор 2.1%-тай инфляц маань бол одоо явж байгаа. За энэ болохоор бас цар тахлын нөлөөтэй бол холбоотой гэж харж байна. За ялангуяа одоо инфляц нэлээд өндөр одоо эффект үзүүлдэг одоо үйлчлэгээ бараа бүтээгдэхүүнтэй бол уялдж байгаа. За тэр дундаа бол нефтийн үн ханшмаас одоо дэлхийн зах зээл дээр бас нэлээд хэмжээнд буурсан харагдаж байна. Дээр нь нэмээд одоо нэлээд савлгаа үзэгдэх одоо махны үн гэж бас яригддаг. Махны үн маань өөрөө бас удирдлагын шинжтэй бас ерөөдөө хандлагын тогтворчлолтой байна гэж бид хүн хараад байгаа. Бас нэг сонирхолтой зүйл гэх юм бол инфляцийн зорилттой түвшинг 8% байхад ипотекийн зээлийн хүү бас 8%-тэй байсан. Хамгийн сүүлд 9-р сарын эхний 7 хоногт санагдж байна. Ипотекийн зээлийн хүү 6% болохыг засгийн газар дэмжсэн шийдвэр гаргасан. Мэдээж гэхдээ дараагийн шатны хилцүүлэг явах шууд баталсан 6% болгочлоо гэсэн үг биш. Яг үүнтэй зэрэгцээд Төв банкны шийдвэр бас 6% гэж гарлаа л та. Энэ хоорондоо холбоотой юу? За ерөнхийдөө бол энэ мэдээж бас нэг талдаа бас Төв банкны шийдвэр. Өмнө нь өмнөх жилүүдийг харахад бол засгийн газар Төв банк бол өөрсдийнхээ хүүсвэрийг одоо гаргаа явуулдаг байсан. За энэ цар тахалтай холбоотойгоор уул нь 2020 онд бол Төв банк энэ хүүсвэрийг өөрчлүүлэхээргүй хандлагатай байсан төлөвлөгөөтэй. Гэхдээ энэ цар тахлын үетэй холбоотойгоор бид хүмүүсийн орон сууцчлалын хөтөлбөртэй холбоотойгоор Төв банк өөрсдийн хүүсвэрүүдээ гаргаа явуулж байгаа. За дээр нэмээд бас Монгол улс өөрсдөө валютын сангийн хөтөлбөрт одоо өмнө өргөдөгсөн хөтөлбөрөнд дуусаад одоо RFI буюу төрөвчсөн санхүүжилтийн хөтөлбөр рүү орсон байгаа. Тэрүүгээрээ ерөөдөө 99 сая долларын санхүүжилт орж ирсэн. Тэнд дээрс нэлээд олон амлалтууд бид бүхэн явж байгаа. За тэр тухайд бол одоо Төв банк өөрсдөө дотоодын нөхцөлтөнд 2% сэтгүүлэхгүй байхаар одоо quasi physical гэж ярьдаг төсвийн шин чанартай нөхөө санхүүжилтөнд бол оролцож байгаа. Тэр үеинд бол Төв банк өөрсдөө санхүүжилтийг гаргаж явах гэж байгаа. Тэгээд энэ өөрөө бас бодлого үйлсэн газартай хамтраад явж байгаа гэж хэлж болно. Таны дурдсан 21 оны мөнгөний бодлогын чиглэлийг Төв банкнаас танилцуулсан. Үүнд бас банкны салбартай холбоотой хэдэн шинжилгээ харагдчихсан л да. Хамгийн гол шинжилэл нь аль шинжилэл байх ёстой гэж та бодож байна. Ялангуяа мэдээж хэрэг олон давхар ажил хийх ёстой баг. Гэхдээ нэгдүгээр тавигдах priority гэгдэх ажлууд нь юу вэ?
За ерөнхийдөө үндсэн чиглэл маань хоёр хэсгээс бүрдэж байгаа. За эхнийх бол одоо хурлын тогтоолын төсөл явж байгаа. Энэ дээр болохоор нийтдээ нэг 7 заалтыг хүн оруулж тусгаж өгч төслийн хэмжээнд одоо явж байна. За одоо хамгийн гол зарим одоо заалтуудаас ирэхэд одоо Монгол улс мөн өөрсдөө ФАТ-ын саарл жагсаалтанд орсон гэж яригдж байгаа. Энийг бас бид хүн онцолж оруулж өгсөн байгаа. Энэ саарл жагсаалтнаас гарна. Дээр нь бас одоо үүрэг даалгавруудаа үргэлжлүүлэн биелүүлж явна гэдэг энэ заалт маань бол хэвээрээ явж байгаа. За дараагийн 2 3 4 дахь заалт маань ерөөдөө одоо таны өөрийн хэлдэг бас банкны шинжилэл, банкны салбартай холбоотой гол заалтууд байгаа. За зарим товчлоод онцлогт бол одоо санхүүгийн хэрэгслийг хамгаалах их зүйн орчныг сайжруулах тал нь бол нэлээд дээгүүр тавьж өгсөн байгаа. За дээр нь санхүүгийн гэрээлд орсон талуудын үүрэг харилцааг нэмэгдүүлж за тэдгээр хооронд үүссэн маргааныг шүүхээс богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэх тал дээр бас энэ заалтыг бас оруулж өгсөн. За дөрөвдөд нь бол одоо банкны салбарын актив хөрөнгө эрчим сан байгууллагууд энэ зохицуултуудыг олон улсын түвшиндээ уялдуулж одоо сайжруулах тал дээр онцлж одоо оруулж өгсөн байгаа. Тэгээд хурлын тогтоолын төсөл маань өөрөө ганц төв банк дангаараа хэрэгжүүлэх бус төв банк санхүүс болохоор Монгол Улсын засгийн газар гэдэг одоо олон байгууллагуудаас хамтрах ажлын хүрээнд болохоор хурлын тогтоолын төсөл орж өгсөн байгаа гэдгээс онцлж хэлмээр байна. За дээр нэмээд дараагийн гол одоо бүлэг маань гэх юм бол Монгол банк өөрсдөө дангаараа хэрэгжүүлэх одоо стратегийн баримтчууд байгаа. Энэ дунд болохоор ерөөдөө банкны салбарын шинжилэлтэй холбоотой банкны салбарын асуудлууд бас нэлээдгүй орсон. За дээр нэмээд бас одоо гол ярилцах зүйл маань одоо мөнгөний бодлогын зорилтын хүрээнд бас ямар ажлуудыг хөгжүүлдэг дөрөвний тав бүхэн ярьсан инфляцийн одоо онцлох түвшнээ бас бид хүн бас хувь оруулж өгсөн байгаа. Яг 6% орчин тогтворчуулан нэмэх хасах хоёрын одоо интервалтай байна гэдэг нь оруулж өгсөн байгаа. За мөн одоо 3 дахь гол бүлэг нь гэх юм бол одоо их зүйн орчныг сайжруулах одоо санхүүгийн зах зээлийн дэд үтцийг сайжруулах гэдэг бас 3 бүлэгтэй одоо оруулж өгч байгаа. Мэдээж бүгдээрээ маш том ажлууд учраас ерөнхийдний хилчглэр яг ямар ажил дотор нь хийх вэ гэдгийг үзэгчид сайн мэдэхгүй байх л да. Эндээс санхүүгийн хэрэглэгчийн хашийг хамгаалах гэдэг гол ажлуудын нэгэн дээр төлрөөд ярих юм бол ер нь яг ямар бэрхшээл тулгараад ирсэн үүний хамгаалалтыг сайжруулахын төлөө яг ямар ажил хийн гэсэн үг. За ерөнхийдөө одоо хамгийн гол асуудал маань Монголын арилжааны банкуд дээр үйлчлэж харилцагч нар дээр маань бас нэлээдгүй асуудлууд тулгамдаад байгаа. За энэ бол юу гэхээр одоо хүний түвшин, зээлийн хүний түвшин өндөр байна. Бизнесийн орчинтойгоо хэр уялдж байна. Тухайн бизнес нь хэдэн хувийн маржинтай явж байгаа гэдэг олон асуудлууд яригдж байгаа. Нөгөө талдаа мөн адил одоо зээлдүүлэгч тал буюу одоо банк санхүүгийн салбарын байгууллагуудын манаас эрх ашигуудаас нэлээд хөндлөгдөж гарч байгаа. Тэгэхээр өөрөөр эдрэг бүгдийн нийтэнд базаад санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах юм хоёрын төсөл маань өргөн баригдсан явж байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээнд ажлын хэсгүүдээс нэгдгөө сан санчлууд ороод өөрчлөлт орох уу гэж харж байна. Гэхдээ энэний одоо миний бас гол онцолж ярих гэдэг заалт нь бол та бүхэн бас мэдж байгаа 8 сард зээлийн хөв бууруулах стратеги төлөвлөгөөг их хурлаас баталж өгсөн байгаа ээж төсч чуулганаар. За энэгээр ерөөхдөө харилцагч нар дээр мөн очиж байгаа хүүний түвшин нэлээд өндөр байна. Тэгээ энийг бол одоо засгийн газрын бодлогоч төлөвлөгөөч гэсэн орсон байгаа. Энэ ажлуудаа уялдуулаад хүүг бууруулъя гэдэг энэ төлөвлөгөөг бол суусан байна. За энэ дотор бол энэ санхүү хэрэгцээг хамгаалахын хууль мөнс нэлээд үүрэг ролтой орж өгч байгаа. За энэ бас гол залтыг би бас дурдах гэдэг нь мөнгө хүлтийн одоо тодорхойлтыг энэ дээр тусгаж өгнө. За хэдэн хувиас интервалээс дээш гарсан одоо мөнгө хүлчүү гэдэг энэ залтыг тодорхой болгож өгөөд одоо иргэн хуулийн аж ахуйн хоорондын одоо гэрээг ойлгомжтой болж үүднээс эргээд ямар нэг шүүхтэр маргаан усгүй байх талаас зөв зохицуулт болох уу гэж үзэж байна. Тодруулаад нэг тодорхой зүгээр тоог асуухад бизнесийнхэн болон зүгээр хувь иргэдийн хувьд бол банкнууд бид нарыг шулаад байна гэсэн ойлголттой бодолтой явдаг хүмүүс зүүн үг байдаг. Яг банкнууд өөрсдөө олгож байгаа зээлээсээ хэдэн хувийн ашиг олоод байгаа. Мэдж байгаа банкнд ашиг болж очиж байгаа хувийн хэд юм бол энэ дээр тоо байгаа юм. Яг нь банкуудын одоо бизнесийн модель загвар бол ерөөдөө маш энгийн байгаа. Нэг талдаа их усрын зардал, хадгаламж харилцах за банк санхүүгийн байгууллагаас татсан их усрууд дотн болон гадаад гэсэн юм зардалууд явж байгаа. Нөгөө хэсэг нь болохоор өөр гэсэн юм хоёр хэсгээс үргэлжлэн бүрдэж байгаа. Энэ бүгд нь өөрөө нөгөө талдаа актив гэж яригддаг. Актив талдаа бол зээлийн багц руу орж өгдөг, зээл гардаг. Тэр нь өөрөө бас одоо өөрсдийн
зардал тооцоон дээр үндэслээд хүүгээ тогтоож өгч байгаа. Ерөнхийдөө банкуудын зээлийн актив бол нийт балансынхаа ойролцоогоо 50-60%-аас бол илүүгүй гарч байгаа. Банкндээ бол онцлогтойгоор үлдсэн 40% нь бол мөнгө хөрөнгө үн цас руу ерөнхийдөө орж явж байгаа. За тэгэхээр мөнгө хөрөнгө хэсгээр бол та бүхэн мэдж байгаа. Одоо бэлэн кэш бол хадгалагдана гэсэн. Одоо энэ олон сүлжээ салбартай банкуд бол өөрсдийн кассууд дээр бол мөнгүүд нь хадгалагддаг. Үн цас хэлбэрээр болохоор мэдээж өнөөдрийн байдлаар засгийн газрын үн цаасанд бол нэлээд хэмжээнд барьж байгаа. За бас төв банкны үн цас нэлээд эрэлттэй явж байна. Магадгүй өөр бас байгууллагуудын бонд үн цасны арилжаанд орох нь нээлттэй байгаа гэдэг бол хэлмээр байгаа. Тэгээ энэ зардууд нь бол мэдээж зээлийн вакцины зардлаас бол тодорхой хэмжээнд бага байдаг. Тэгэхээр ерөнхийдөө банкуд хамгаалах шиг зээлийн вакц дээр ерөнхийдөө төвлөрч ашиг хийхэд одоо голдуу анхаарч ажиллах юм болов уу гэж харж байгаа. Тэгээд яг хуу таны бас түрүүн хэлсэн маржин хэд байдаг вэ гэхээр одоо саний зээлийн хөв буруул стратегтэй холбоотойгоор саний хэд үзүүлэлтүүд ирсэн. Энэ дундаас бол банкуд өөрөө нэг ойролцоогоор 2 орчим маржинтай ажиллаж гэнэ гэсэн тооцоо судалгаа харагдаж байгаа. За маш товчхон асуухад саяхан ФАТФ-ийн төлөөлөгчид хурж ирээд газар дээр шалгалт хийгээд явууллаа. Монгол банкныхан сангийн яамныхан бас том банкнуудын төлөөлөл оролцоод бичиг баримтаа үзүүлээд ажлынхаа үр дүн танилцуулах шиг боллоо л доо. Яг одоо арилжааны банкуд ер нь ФАТФ-аас гарчих юм шиг байна гэсэн эерэг хүлээлттэйгээр бэлтгэл ажлаа хангаж гинүү аль эсвэл дүнгийн гарсны дараа л ажилдаа орё гэсэн байдалтай байна уу? За сүүлийн одоо зайны хамгаалалт маань 5 сард болсон байгаа. За энэ хамгаалалт өргөдөө шууд хэрэгжүүлэх 9 залтаа бол бидгэн хамгаалаад амжилттай хамгаалж чадсан. За сарж гисэнс гарах ажлын хэсэг бол сангийн сайд Хүрлбаатар сайд ахалж байгаа. За энэ өрөөнд одоо Төв банк, санхүү суулгороо, засгийн газар, харьяаны одоо нэлээдгүй олон байгууллагууд оролцоод нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй хамгаалтууд хийж байгаа. Тэгээд 5 сарын хамгаалтын дараахан олон улсын хурлаас шийдвэр гараад Монгол улсад одоо он сайтыг хийх зүг байна гэдэг шийдвэр гараад сая хэд хоногийн өмнө он сайтын баг ирсэн байгаа. Орос, Англи, Хятад, Америкийн төлөөллүүд ирээд ерөөдөө цар тахлын бас энэ карантинтай холбоотой одоо хуулийн хэрэгжилтийг хангуулад бид хүмүүст хамгаалтуудаа бас амжилттай хийж чадсан болов уу гэж харж байгаа. Гэхдээ энэ мэдээг бол хараахан өөрчилж бол хэлэхэд бол төвөгтэй байна. Яг тэгэхээр одоо энэ гол ФАТФ-ийн хурлын маань нэг сарын сүүлээр болно. Энэ сүүлийн хурлаар гарах шийдвэрийг бид хүм хүлээж байгаа. Гэхдээ түрүүний өөрөөс асуусан асуултан дээр хариулахад хүлээлтийг бол бид нар байнга үүсгэж байгаа. Мэдээж эерэг хүлээлтийг бид нар найдаж байна. Тэр дундаа одоо олон улсын байгууллагуудаас одоо бидэнд өгч байгаа зөвлөмжөө шаардлагуудыг бид нар байнгын баримталж хийж одоо тууштай хэрэгжүүлнэ гэдэг энэ ажилтал явж байгаа гэдэг нь хэлж байна. Банкнууд ер нь 50-аас дээш хувь нь гарчна гэсэн найдвартай байна гэж бодох уу? Ер нь тэгж хийж болох байх. Сая сүүлд яг сошиал нэтворкээр одоо олон нийтийн хэрэгслэр бас нэг буруу зүрх мэдээ явсан байж магадгүй. Энэ одоо Европын холбооны одоо харж ихсаалт гэж бас яригдсан. Гэтэ энэ нь өөрөө стратегийн дутагдaltaй орно гэж бас нэг тийм үнэлгээ дүнэлт яригддаг байгаа. Энэтэй холбоотой бас зарим холбоотой байгууллагаас явсан ФАТФ-ийн сарж ихсаалтаа бас одоо зөрүүтэй мэдээ болж ингэж олон нийтэд харагдсан болов гэдэг бас би тэр бас нэг тайлбарлах зүйтэй болов гэж бодож байна. За бидний урилгыг хүлээсэн баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.